За сайн байцгаана уу. За сайхан хаврын өдрүүд дэмийн төргий. За Чехээс мэдчилж байна. За энэ удаа та хэдтэйгээ би нөгөө веб хэрэглэгчдийн тухай, одоо энэ вебийн тухай, утаагүй тамхины тухай, одоо хэрхэн Европод ямар бодлого баримталж байгаа тийм ээ, энэ тухай та хэдтэй бас сонирхуулах журмаар энэ удаагийн лайвыг бас бэлтлээ. За веб хэрэглэгчдийн холбоо гэж хүртэл байдаг юм байна. За тэр нь одоо яадаг гэхээр утаатай ба утаагүй тамхичдын одоо эрх ашигыг хүндсэн ч тийм үү, одоо янз бүрийн тэр асуудлыг шийдчихэд одоо тэгээд одоо үнэхээр одоо энэ талаар маш их маргаантай хоргүй гэсэн юм маргаантай асуудал маш их гардаг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн анх одоо энэ тамхичдын одоо тамхи хэрэглэдэг хүмүүст бол шинжлэх ухааны хэдэн одоо судалгаанаас их үүсэр болгож шатлалтгүй буюу утаагүй тамхины хувилбарт шилжих нь одоо өвлийн аюултай олон өвчнөөс одоо хамгаалж гарч чаднаа. Тэ эрүүл мэндийн салбарын ачааллыг маш их бууруулнаа. За мөнгө маш их хэмнэ. Эдийн засагт бол маш их давуу талтай гэж анх гарч ирсэн юм байна. Тэгээ ач холбогдол өгч ингэж үйлдвэрлэгдэж маш олон орноор одоо дэлхийд даяараа одоо үйлдвэрлэгдэж одоо энийг хэрэглэж эхэлсэн байдаг юм байна. Дэлхийн орнууд бүр төрийн зохицуулалтаар никотины хор хөнөөл одоо уламжлалт тамхинаас татгалзах одоо бүр мөсөн хэрэглэнээс хасахад чиглэсэн одоо бодлогыг авч хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм байна. За тэгэхээр тамхи татахад одоо хүргэдэг никотин бол биш, харин тамхины утаа нь хор хөнөөлийн их усүр мөн болохыг судалгаа байдаг одоо ийм сонирхолтой баримт гарсан байна. За тэгэхээр никотин хортой юм, утаа нь хортой юм одоо сүүлдээ ийм маргаантай асуудлууд байдаг болсон байна. За веб гээд байгаа нь одоо электрон тамхиг одоо худалдаанд гараад нилээдгүй хугацаа болсон шүү дээ, тийм ээ. Саяхан л одоо ерөөсөө тийм тамхи байдгүй байсан. Гэтэл одоо энэ бол ерөөсөө ердийн хэрэглээ болоод удаж байгаа. Тамхит сонирхч хүмүүс зарим нь тамхинаас тамхиа баг татахын тулд хэрэглэж байна, зарим нь бол гой ангрант хэрэглэж байна, зарим нь бол одоо ерөнхийдөө одоо ер нь тамхинаас нөгөө нэг татгалзаж чадахгүй байгаа улсууд одоо тэрийг маш их хэрэглэж одоо арай хор хөнөөл багтаа гэж үздэг учраас хэрэгэлдэг, тийм ээ. За гэвч саяхнаас одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо мэдээллийн дагуу электрон тамхины никотины агуулмж байхгүй гэх хэдий ч энэ бол ташаа мэдээл болно гэсэн мэдээлэл гарчээ. За одоо нөгөө чинь эсрэг одоо мэдээлэл гараад ирсэн байна, тийм ээ. За яасан гэсэн чинь уушиг тархины хөгжилд одоо сөргөөр нөлөөлж байна, донтолд үүсгэж байна гэсэн талаар одоо ярих болжээ. За электрон тамхины зохицуулалтын хэрэгжилтийн талаар Австрали улсын туршлага гэж байдаг гэнэ. За энэ талаар бол Австрали улс бол нэлээдгүй одоо тэмцэл хийж эхэлсэн юм байна. За тус улсын эрүүл мэндийн яамны мэдээллээр 2023 онд электрон тамхи бол никотины өндөр агуулмжтай болохыг тодтоход 24 оны 1 сараас дотооддоо үйлдвэрлэхийг хүртэл нэг мөсөн бүр хориглосон байна. За одоо нөгөө ашигтай хоргүй гэлсэн чи одоо хортой тэгээд хортойгоор барах уу бүр уушгинд бол маш их гэмтэл өвчээдэг, маш их хортой гэдэг нь нотлогдоод одоо захаас авлаад одоо Австрали улсууд одоо бүр үйлдвэрлэхэ болоод худалдаалахаа болоод тийм ээ одоо ингээд тэмцэл хийж эхэлжээ. За Австралиас эхэлсэн байна. За эдний туршлагаар бол Монг нэлээдгүй орнууд ийм арга хэмжээ авсан байдаг юм байна. За Америкт жишээлбэл уушгинд нөлөөлж байгааг тодтогсон бас мэдээлэл гарсан байна. Америкийн эрүүл мэндийн яамд үүнээс эдгээр юу гэж ütсэн гэхлээр үүнээс шинэ өвчин гарсан одоо энэ электрон тамхинаас болж шинэ өвчин гарсан. Тэр нь бол одоо Эвали гэж нэрлсэн уушгины гэмтэл гэсэн нэрээр одоо үсгэн одоо Эвали гэдэг чинь маш олон үгний одоо юм товчлол юм байна л да. Гэхлээр электрон, Ва гэдэг нь вапник продукт гэх мэтлэн, тийм ээ. За тэгэхээр одоо ийм бас нэг шинэ өвчин гарах одоо ийм их үүсвэр болсон юм байна гэдгийг нотолж өгчээ. За нэг шинэ технологиор шинэ бүтээл гараад ирэнгүүт цаанаа ийм сөрөг нөлөөтэй болоод одоо хүний биед маш их
эсрэгээр муугаар нөлөөлж байгаа учраас одоо энэ шинэ өвчин гарах юм. Үүнийг одоо Америкт нотолж одоо эмчнэр гаргаж ирсэн юм байна. За энэ яадгүй гэхэлэр ямар шинж тэмдэг илэрдэг гэсэн чинь ханиалгадаг, амьсгаа давчдах, цээж нь хөндүүрэлдэг, амьсгалын замын одоо бусад өвчин одоо энэ тамхиг татж байгаа хүнд бол маш их эрс нэмэгддэг гэж нотолж гаргаж ирсэн байдаг юм байна. За ийм жишээнүүд бас нэлээдгүй. За Европод бол жишээлбэл Бельги улс. За 2024 оны 12 сарын 31-ний одоо бичсэн дэлхийн мэдээ гэдэг одоо сайт байдаг. Түүн дээрээс би харлаа. За тэгсэн тэн дээр болохоор хамгийн хурдан арга хэмжээ авч чадж байгаа Европтой бол Австралиас цааш Бельги улс хамгийн их хурдан арга хэмжээ авч эхэлсэн нь бол Бельгиг хэлдэг юм байна. За эднийх бол 25 оны 1 сараас худалдаанд гарахыг хориглох шийдвэр гаргасан. За түүнийгээ Европын холбоонд энэ тухайга танилцуулж байсан юм байна. За тэгэхээр ерөнхийдөө бол эдгээр ямар зорилго тавьсан гэхээр 2040 он гэхэд 27 гишүүн улс одоо Европын гишүүн улс дахь тамхи татдаг хүмүүсийн тоог 25%-аас бүр 5% хүртэл бууруулах юм зорилго тавина гэсэн юм үндэслэлтэй байдаг юм байна. За тэгэхээр ерөөсө Европод тамхи татж байгаа хүмүүсийн одоо 25%-аас нь бүр 5% хүртэл одоо бараг тамхи татдаг хүн байхгүй болох одоо ийм том зорилго тавьж одоо тэмцэл хийж эхэлж байгаа юм байна. За энэ бол бас тата мэдээ тийм ээ. Европын холбоо хэрвээ энийг ингээд дэмжиж, Бельгийг дэмжиж тийм. За мөн Бельгтэй адилхан Франц улс яаж юм гэхээр Франц улс бол мөн ижил төстэй хоргийг Европын холбоонд өгсөн юм байна. Танилцуулсан юм байна. Үүнийг нь бол одоо энэ тамхиг бол рекламдах, үйлдвэрлэх, худалдаалах одоо үн төлбөргүй санал болгохыг бол хориглосон ийм заалтууд оруулж өгсөн юм байна түүндээ. Тэгээд хэрвээ эдгээр одоо тавьсан заалтуудыг зөрчих юм бол 100,000 евро хүртэл торгох арга хэмжээ гэсэн бүр торгуулийн хэмжээг хүртэл зааж өгсөн байт юм байна. За би тэгээд нэг ганц хоёр Европод байдаг монголчуудаас асуухад ерөнхийдөө бол электрон тамхи одоо бол одоогийн байдлаар бол зарим оронд бол зарагдаж байгаа гэж хэлээ. Ямар ч тийм хориг цээр харагдахгүй байгаа тий. Ерөнхийдөө цаана яг үнэхээр энэ батлагдаад ороод ирэх юм бол одоо энэ электрон тамхи бол ерөнхийдөө одоо Бельгиэс авахлаад Францаас авахлаад ер нь бол тэгээд зарагдахгүй болох юм байна л да гэж ингэж бодоод байгаа шүү дээ тий. За Европын холбооны судалгаагаар электрон тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь цэнгэлдэг тамхиг сонгодог судалгаа байгаа юм байна. Нэг удаагийн тамхиг бол энд 15-аас 24 насныханд маш их түгээмэл хэрэглээ болсон ийм судалгаа байдаг юм байна. Одоо залуучууд өстө маш ихээр татж ийн гэсэн үг шүү дээ. 15-аас 24 насныхан. За тэгвэл ерөөсөө цэвэр гангараа маягт ашиглаж ийн гэж үзэж байна. За бас нэг зүйл дуртахад нэг удаагийн тамхинаас за экологийн сүрлийг онцолж байна. За энийг бол энэ тал дээр Бельгийн тал Европын холбоо нөгөө хоригоо батлуулахын тулд энэ тухайд дурдж өгсөн юм байна. Тэгэхээр нэг удаагийн хуунцар электрон тамхи худалдаанд гарснаас хойш 5 хоногийн дотор хүн худалдаж авсны дараа цэвэр экологийн хаягдал болж тийм ээ байгаль дэлхийг одоо хог үүсгэх одоо ийм нөхцөл байдал үүснэ гэж дурдсан байна бүр. Тэг. Энийг маш ноцтой судалгаатай одоо ийм баримт гаргаж өгсөн байна шүү дээ. Тэгээд харин цэнгэлдэг нь бол нэг 6-7 сар бол үргэлжлэх тэгжээж бас хаягдлуулах бас арай урт хугацаатай байх боломжтой байдаг юм байна. За тэгэхээр энэ электрон тамхи бол ерөөсөө бид нар хортой гэдгийг бол ерөнхийдөө европчууд маань ойлгоод тэмцлээ. Одоо Бельги, Австрали, одоо Францийнхан одоо эдгээр ингээд тэмцээд эхэлж байгаа юм байна. Тийм багаач. За Чехийн хувьд би сонирхоход за Чех бол ерөнхийдөө хуурамч яг ийм электрон тамхи маш ихээр байгаа гэдгийг анхааруулдаг юм байна. Ард дэргэдээ одоо янз бүрийн одоо мэдээллийн сайтууд дээр маш их бичигдсэн байна. Хуурамч тамхинаас маш их болгоомжлол хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хуурамч тамхинууд нь бол никотины хэмжээ бол асар их хэмжээний өндөр одоо донтуулах хэмжээнд өөрчлөлт их өндөр байх боломжтой юм байна. За тэгэхээр ер нь хориг тавих тал дээр бол Чехүүд бол ерөнхийдөө эрүүл мэндийн яам нь гол нь
хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх, тийм ээ. Тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашигыг хамгаалах. За тэгээд донтолтоос сэргийлэх гэх зэрэг арга хэмжээнд одоогоор хориг нь ерөнхийдөө нэг ийм хэмжээнд байгаа юм байна. За тэгэхээр зөвхөн жишээлбэл 18-аас дээш насны хүмүүс зарна гэх мэтлэн ийм залтуудтай л байгаад байгаа юм байна. Тэрнээс биш айхтар тийм хориг тавих хэмжээний асуудлыг бол Европ холбоонд бол тавиагүй байгаамаа. Гэхдээ эртэд гэнэ нодлон одоо телевизэр ТЭ-ний телевизрээр ярихдаа удахгүй электрон тамхи бол бүр зарахыг хориглох тухай мэдээгээр гарч ирсэн байна. ТЭ-ний телевизрийн мэдээлэлээр гарч ирсэн байна. Энэ үнэхээр их утаа нь бол ерөөсөн хүнийг маш их муугар нөлөөлж байна, дутуулж байна. Тийм учраас энийг бол ер нь бол Чех бол энэ талаас бол татгалцсан зөв зүйтэй юм а гэсэн асуудлыг ТЭ-ний телевизрээр ярьж ирсэн байна. Тэгэхээр энэ тухай бас эрүүл мэндийн яам анхаарахгүй биш, анхаарч байгаа юм байна. За тэгээд ямар ч тамхи ер нь мэдээж хэрэг хортой. Тийм ээ. За тэгээд бүр дэлхийн хэмжээнд ер нь 7-оос 8 сая хүн зөвхөн тамхинаас болж одоо хордож нас бардаг одоо гэдэг ийм судалгаа байдгийн байна. За тэр нь бол уламжлалт нөгөө тамхи мэдээж хэрэг ихэнх хувийн мэдээж хэрэг эзэлж байгаа бах. За нэг эвгүй мэдээ нь 15-аас 18 насныхан маш их тамхин одоо татдаг болсноос гадна одоо бол бүр сүүлийн үед 12-оос 13 насныхан одоо маш их татдаг болж байна гэдэг тухай яригдж байна. Энэ бол үнэхээр имгэнэлттэй. Дөнгөж жоохон хүүхдүүд маань сургуульд ороод удаагүй байхдаа одоо энэ тамхинд одоо энэ электрон тамхинд одоо ингээд татах за уламжлалтыг бол нэх их бас татах байггүй гэж байна. Электрон тамхинд бол хэтэрхий яагаад гэвэл тэр үнэр нь айгүй гоё байдаг л гэн янз бүрийн гоё одоо амттай байдаг л гэн тэ жижиг янз бүрийн жимсний амттай ч гэдэг юм утаан чамар гэдэг нь тэ тэр тэгэхээр хүмүүс бас тэр нэг татаа бас байдаг байж магадгүй юм байна л тэ тий. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол хойч үе маань бол эрүүл мэндийн маш том эрсдэлтэй юм асуудлыг бол яхахгүй электрон тамхи үүсгэж байгаа гэдгийг дэлхийн эрүүл мэндийн одоо энэ том судалгаа хийдэг эмчнэр анагаахынхан одоо анхааруулж байгаа юм байна. За тамхины хор уршгийг өөр хүүхдүүдтэй сайн хилж байх хэрэгтэй гэж байна. Хажууд нь одоо үлгэр дуурайл болоод саагуулаад тий хажууд нь татаал эсвэл хажууд нь тамхи худалдаж аваад одоо ийм байгаа байдал бол ер нь хүүхдүүд дандаа давтан дуурайлтыг маш хийдэг. Найз нөхдүүд нь татж байгаа бол адилхан татдаг тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр маш сан сонор сэрэмжтэй аав ээж нар нь маш их мөнгө төгрөгөө зөв зүйтэй юм зарцуулж яах уу юу тий тэр мэрэндээ бас анхаарал бас сулруулж үл болно гэсэн байгаа. За тэгэхээр тамхи одоо ямар их хардтай байгаа тухай ерөнхийдөө бол сурчлагыг бол маш их сайн хийж байх ёстой юм байна. Бусад байгууллагууд гэдгийг бол дэмждэг юм байна. За ер нь бол 10 хүнээс бас энэ тамхич нь ерөөсөн хамгийн муухай юм нь 10 хүнээс 8 нь бүр багасаа тий өсвөр үеэс ихэл татсан улсууд чинь нөгөө нэг бүр хар нялхаасаа татсан улсууд чинь тамхинаас гарч чадахгүй байсаар агаад янз бүрийн одоо өвчнөд автагдсан янз одоо тэгээд та нар анзаардаг бах тий эмчтэр ингээл очихлоор ямарваа нэг эмчилгээ хийлгэхээр та тамхи татдаггүй гэдэг дандаа асуудаг шүү дээ тий. Тэгэхээр тийм байдал хүртэл хүний одоо уушиг муудсан хүний дотор хэрэгтэн муудсан одоо тэр муухай утаач нь хүнийг нөө чимээгүй одоо хүнийг алж идэг одоо ийм идэг тийм. Манай Монгол үг гэдэг чинь хайрх 10 нас, таних 5 насны дайсан гэж ярьдаг шүү. Тэр чинь л яхахгүй үнэн ортой үг болоод байгаа байхгүй тийм ээ. Тийм. За тэгэхээр ерөнхийдөө бол Европод бол энэ электрон тамхиг бол одоо эсэргүүцч одоо муухай юм байна шүү. Энийг бол та нар татахгүй байх нь зөв зүйтэй байдаг юм байна гэдэг эрүүл мэндийн байгууллагууд нь анхааруулад эхэлсэн юм байна. За тэгээд Бельги, Францаас эхлэх юм бол бусад Европын орнууд мэдээж их хэрэг бас тэгэл дэмжиж явах бах тийм ээ. За Чехэд бол дэлгүүр харшаад бол одоогоор бол байгаа л харагдана тий. За тэгээд нэг удаагийн ихч байна. Тэр ч одоо 9 төрлөөр байдаг юм биш. Нэг удаагийн тий байдаг юм байна. Цэнэглээд явдаг ч гэж байдаг юм байна. Одоо тэгэхээр хүүхдүүдээ тийм юм донтуулахгүйгээр бас харж хандаж өөрсдөө ч гэсэн одоо ийм хэрэгцээтэй хэрэггүй юмд мөнгөө өөрөх шаардлага байна уу гэдгийг дахин бодож одоо болгоосон баха тийм ээ хэдүүлээ. Тэгэхээр ялангуяа хүүхдүүд тэгж байгаа шүү дээ миний бодол бол тий. За одоо тэгээ томцоол бол одоо тэгээд өөрсдөө
Яг хэвээр нөгөө нэг Утаата тамхи нөгөө янжуур одоо уламжлалт тамхиг бодвол арай л багтай гэж анх гарч иржсэн бол одоо ерөөсө ялгаагүй байна. Энд чинь бүр цаана мөн донтуулах одоо ийм үстэй байна. Гэдгийг бол нотлогдоод байгаа юм байна л гэдгийг л ойлгочвол тийм ээ. Ер нь тэгээд тамхинаас бүр гарцгаавал яасан бэ? Манай Чехт бол ялангуяа тамхи маш үнэтэй байна тий. За Европод түүнээс ч илүү үнэтэй. Тэгэхээр нэг ажил хийж хөдөлмөрлсөн 5-10 цаасаа тийм үнэтэй юмд өгөөд ямар ч үр ашиг байхгүй. Зөвхөн эрүүл мэндэд хордуулаад байх нь зүйтэй юм уу юм гэдгийг та хэд маань нэгийг бодож хоёрыг тунгаан үсттэй тийм ээ. За энэ тухай та хэдтэй чинь бас олж уншсан мэдсэн зүйлээ та хэдтэй хуваалцлаа. Ерөнхийдөө энэ судалгаатай энэ эрүүл мэндийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ мэдээ энэ сайтуудаас мэдээллүүдийг цуглуулах гэж бас хичээлээ. Тэгээд та хэд маань өөрсдөө өшөө сайн олж уншаад одоо тэгтээ тэргүй мэдээллийн 900 байна шүү дээ. Энэ тухай илүү сайн олоод уншаарай. Илүү сайн янз бүрийн мэдээлэл видео бичлэг зөндөө байдгийн байна. Үзээрэй. Тий. Хажуу хавиргатай үзүүлээрэй. За тэгээ та нартай эрүүл энхийг хүсье. Дараагийн бичлэг болтол баяр таа.